Хэрхэн мөнгөн гүйлгээний зарлах хийх бэ? Барилгын төсөл цэсний гүйлгээ хэсгээс хүсэлт гаргах мөнгийг сонгоно. Нэмэх тэмдэг дээр дарна уу? Төслөө сонгоно уу? Хүсэлтийн дэлгэрэнгүй энэ хэсэгт оруулна. Төслийн үе шатыг сонгоно. Төслийн ангиллыг сонгоно уу? Төслийн гэрээг сонгоно. Харилцагчийг сонгоно. Аль гүйцэтгэсэн ажилд хамаарахыг энэ хэсэгт сонгоно. Хасагдах дүн инженер хэсэгт үр төлбөр гарсан тохиолдолд оруулж өгнө. Төлбөө хүсэлт илгээгээгүй гэж хадгалвал дахин засварлаж илгээх боломжтой. Илгээсэн төлбөөр хадгалвал дараагийн биелэгдэх шатанд хадгалагдана. Хадгалах товчийг дарснаар амжилттай илгээгдэнэ. Мөн та уг хүсэлттэй төстэй нэгэн хүсэлт үүсгэх бол хуулах товч дээр даран үүсгэх боломжтой. Та илгээсэн хүсэлтүүдээ лавлгаа цэснээс хүсэлтийн лавлгааг сонгон харах боломжтой. Төсөл болон гэрээ гих мэтчлэн шүүн хайх боломжтой. Хүсэлт дээр даран шийдвэрлэлтийг харж болно.